Сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ дүү вайл давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын нийлбэрийг олох вэ гэдгийг та бүхэндээ тайлбарлая. Тоон дарааллын нийлбэрийг олоход бид нар өмнө нь вайл давталтан дээр хэрхэн олохыг зааж өгсөн бол одоо дүү вайл давталтан дээр хэрхэн олох талаар тайлбарж өгье. За ингээд дүү вайл давталтын үндсэн хувьсгч болох AX хувьсгчаа сонгож авъя. За дараа нь тооны нийлбэр олох гэж байгаа учраас SAM гэсэн хувьсгчийг сонгож авъя. За SAM-ийн хувьсгчийн утга маань тэгээс эхлэх ёстой байгаа. За дүү вайл давталтын үндсэн хувьсгч болох I давталтын маань хувьсгчийн утга нэгээс эхэлнэ. За ингээд бид нэр дүү гэсэн нөхцлөө тавиад гоё хаалтан дотор үлдээвчих ёстой байгаа. За энэ доор нь while хөрөнгөн дотор I утга нь 10-аас 9 багуун үе тэнцүү гэж нөхцлөө бичээд алтан цэг таслаа тавьж өгнө. За энэ дээр бид нар үйлдэлээ хийнэ. За SAM тэнцүү SAM дээр нэмэх нь I гэсэн утгаа бичиж өгнө. За 6 дугаар мөрөн дээр тоон дарааллын нийлбэрийг олж яана гэсэн үг. Нэг өсөндөө нэг дээр нэмэх нь 2, нэмэх нь 3, нэмэх нь 4 гэж олж яана гэсэн үг. Гэх мэтчлэн явсаар хагаад 10 хүртэл тооны нийлбэрийг олно. За тэгээд одоо бид нар I-ийн утгыг нэгээр нэмэгдүүлнэ. I тэнцүү I дээр нэмэх нь 1 гэж бичиж өгнө. За энэ дунд бид нэр cout функцаар SAM-аас I-ийн утгыг хасаад за давхар ажлын дотор нэмэх нь I давхар ажлын дотор тэнцүү за тэгээ SAM гэдэг нийлбэрээ хэвлэж өгнө. За үүний дараагаар мөр унгаагаа end line гэж бичнэ. За дараа нэг ажиллууллаа. Тоон дарааллын нийлбэр маань энэ дээр гарах хэрэгтэй байгаа. За энэ дунд нэг алдаа гаргасан байна гэ алдаа заасан байна. За хувьсгчийн утгуудыг хэдүүлээ харъя. End line гэдгийг end гэж бичсэн байна. За одоо ажиллууллаа. За 0 дээр нэг хүн 1 тэнцүү 1, 1 дээр нэг хүн 2 нь 3, 3 дээр 3 нэг хүн 6, 6 дээр 4 нэг хүн 10 гээд за SAM-аас тэнцүү хасах нь I гэдэг маань нийлбэрийн утгыг бол энэ ард байгаа утгуудыг I-ийг хасаж өмнөх нөгөө хариун дээр нэмж байгаа юм шиг гаргаж байгаа. Харин сүүлийн утга нь SAM-ийн нийлбэр утгууд байгаа. Голын энэ утга нь I хувьсгчийн өөрийнх нь тоон дарааллын утгууд нэг нэгээр нэмж очиж байна гэсэн үг. 1-ээс 10 хүртэл нэмэгдээд хамгийн сүүлийн хариу 45 дээр нэмэх нь 10 буюу 55 гэж гарч байна. Ер нь бол 10 хүртэл тооны нийлбэр маань 55 байдаг байгаа. За мөн эхний 100 хүртэл тооны нийлбэр маань 5050 байдаг. За эхний 100 хүртэл тооны нийлбэрийг харъя. 4950 дээр 100 нэмлээ 5050 гэсэн хариу гарсан байна. За ингээ өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ дүү вайл давталтыг ашиглан хэрхэн тоон дарааллын нийлбэрийг олох буюу математикийн хэллэг дээр архиметик прогрессыг хэрхэн бодох талаар та бүхэндээ тайлбарлаж өглөө. Манай бичлэг танд таалагдсан бол та бүхэн маань манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн бичлэгийг маань дэмжиж лайк, шеэр хийнэ үү? За мөн коммент биш бидийг дэмжээрэй. За баяртай.